За 21 geometry press-ийн эхний n гишүүн хэлбэр ингээ өгсөн бол ерөнхий гишүүн томьёог олоо гэж. За тэгэхээр geometry press-ийн эхний n гишүүний нийлбэр гэдэг маань юу болж байгаа гэсэн чинь B1, B2 гэх мэтлэн BN хүртэлх нийлбэр гэж байгаа. За бүгд n дөрвөн томьёог олох гэж байгаа юм чинь S n-ээс нэг нийлбэр болчихдог. Эхний n гишүүн нийлбэрний нэм чинь эхний n-ээс нэг гишүүн нийлбэргүүл би 3n-ээс нэг хасах ингээд тавьчихлаа тийм. Энэ маань эхний n-ээс хасах нэг гишүүн хэлбэр гэсэн үг. Гэх мэтлэн bn-ээс нэг. За бн ингээд чи bn-ийн урталт нь bn-ээс нэг дараагийн гишүүн bn гэсэн үг тийм. За тэгэхээр нэрийг хооронд хасчих. Хасгаар яах юм бэ гэсэн эхний n гишүүн хэлбэр энэ чинь эхний n-ээс нэг гишүүн хэлбэр. Тэгэхээр манай энэ хойдолт нь болохоор bn гэрш гарна. Урталт нь болохоор юу гарах юм гэсэн чинь бүгдээрээ эндээсээ энийг хасж байгаа шүү дээ. Тэгэхээр 3-ын n-ээс нэгээс хасах нь 3-ын n-ээс нэгээс хасах нэг. За тэгвэл одоо хаалтаа задлжвал 3-ын n-ээс нэгээс хасах нь 3-ын n-ээс нэг хасахыг нэмэх нь болчихно. За энэ бол манай n дөрвөн томьёо. Энээр хураагдаад урвал b энэ маань 3-ын n-ээс хасах нь 3-ын n-ээс нэг. За тэгвэл энийг өштэй бүгдээр юу яаж болно? Дахиад жоохон хэлбэрчилчээ. Тэгэхээр 3-ын n гэдгийг би 3-ын n-ээс нэг зэртийг өрчгөн 3-ын 1 гэж авчулна. Яагтвэл зэргүүдийн нэмэхээр n болчих. Хасах нь 3-ын n-ээс нэг. Тэгэхээр одоо бүгдээр энийг нэг юм төсөөлөл та 3 шиг эндээс 1 шиг юм гэсэн. 3-аас 1-аас ихээр 2 шиг 3-ын n-ээс нэг гэсэн. Энэ л манай ерхий гишүүн томьёо. За эсвэл бүгдээ ажиллах юм гэсэн чинь эхний гишүүний хэлбэрийн томьёо гэсэн байна шүү дээ. Тэгэхээр n-ийн орн нэгийг тавихаар юу гарах юм гэсэн чинь манай S1 гэдэг чинь манай нэгдүгээр гишүүн гэсэн. 3-ын 1-ээс хасах нь гэхээр 2 болчихно. За дараа нь n-ийн оронд 2-ыг тавихаар S2 маань юу гэсэн үг вэ гэсэн чинь 3-ын квадратаас хасах нэг. Буюу 9-өөс 1-ээр 8. S2 маань юу гэсэн үг гэсэн чинь манай эхний 2 гишүүний хэлбэр гэсэн үг шүү дээ. За гэтэл бүгдээрээ энд 8 тэнцүү эхний гишүүн дээр болсон шүү дээ. S1 гэж эхний нэгдүгээр гишүүн гэсэн үг. Тэгэхээр эндээс B2 гээд манай B2 маань 6 болсон. За geometry press-ing гэд өгсөн учраас бүгдээрээ сая эхний гишүүн маань 2 болсон. Хоёрдугаар гишүүн маань 6 юм байна. Тэгэхээр эндээс бүгдээрээ Q болчихсон шүү дээ. Маань 3-аар үрчилсэн байна. Тэгвэл энэний дараагийнх нь хэдий гэж чинь 18 гэх мэт ингээд үржтэй авчихна. Тэгээ одоо бүгдээр geometry press-ing n-гээр гишүүн томьёог болохоор B1-ийг үржих нь Q-гийн n-ээс хандсан. Тэгэхээр B1 нь хэдий гэсэн чинь 2, Q нь хэдий гэсэн чинь 3, тэгээд n-ээс за ингэсэн чиг адилхан гарч байгаа. Ингэсэн ч болно. За 22 дахь нь манай f-д x функцийн график буюу дээш харсан парабол гэсэн бод. Тэгвэл f-д хасах x-тэй нэмэх нь 2 нь тэгээс багах шийдэг болох нэ. За тэгэхээр манай энэ маань ингээм парабол байна гэд дээш харсан парабол. Тэгэхээр а хүрчгэн тэгэхээр дээш харсан биш а нь бол тгс гэж өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр манай тэнхлэг болж байгаа шийдэн нэг шийдэн хасах 3 нөгөө шийднийг ооц. Тэгэхээр x-с хасах нь хасах 3, x-с хасах нь 1 гээд тэгээд ийм хэлбэртэй байна. За энэ а нь бол тгс гэж мэдгэж байгаа гэсэн шүү. За тэгс чи одоо биднээс f-д хасах x-тэй нэмэх нь 2 нь тгээс бага гэсэн шиг бодгосон. Тэгэхээр одоо бүгд энэ f-д x-ийн эннийхээ x болгоных нь орон юу тавих юм бэ гэсэн чинь хасах x-тэй нэмэх нь 2-ыг тавьчихна. За тэгэхээр y тэнцүү a гүрчин гээд x-ийн орон юу тавих вэ гэхээр хасах x-тэй нэмэх нь 2. За нэмэх нь 3 байгаа. За ард байгаа x-ийн хоорондыг хасах x-тэй нэмэх нь 2-аар тавьчих. Тэгээд хасах нэг. Энэ үнийг тгээс бага гэсэн шиг бодно гэсэн үг. За тэгэхээр эндээс юу болох гэсэн чинь a гүрчих нь хасах x-тэй нэмэх нь 5, хасах x-тэй нэмэх нь 1 нь тгээс бага. За манай а маань эрэг та учраас бүгд шууд a-д хаваач. Тэгэхээр эндээс a заахаан байж л гэлтэй. Тэгэхээр эндээс хас тэмдэг гаргаад нөгөө төгс нь хас тэмдэг гаргаад хоёулангаас хас гарсан шүүжлэлд нэмэх болсон зүг те. Энэ үний тгээс бага шийдийг олно л гэсэн. Тэгэхээр тгээс багахад манай аавал ерөөсөө нөлөөлөхгүй гэсэн үг те. За ингээд тус бүрийн тэгтээсгээр x-ийн 5,
x1 тооншин дээр байлуулахаар 1 5 2 нь өнгөрөхөөр за тэмнэлт болохоор энэ маань дээш харсан байгаа биш ийм хаалцах. Тэгэхээр хоёр тал нэмэх хоорондох нь хасах. Тэгэхээр энэ маань энд нэмэх энд хасах. Тэгээс багыг авна гэхээр бүгдээрээ энэ хоолох нь авна. Тэгэхээр шийдэн 1-ээс 5 хоолох нэ. За тэгэхээр манай хариу 1-ээс 5. Дараагийнх нь 23. За f от x гэдэг нэг юм функц өгсөн, g от x гэдэг нэг функц өгсөн. Тэгээд энэ давхар функц ингээд гараад байгаа юм байна. Функцийн уруу дээр ингэж авч байгаа юм байна. За тэгвэл одоо бүгд эндээс st юг болох гэдэг юм шүү. За хамгийн ихний энэ нөхцлөөс ингэж авах юм байна. За харъя бүгд. За нэгдүгээрх нь f от g от x-ийг бүгд авлаа. Тэгэхээр f от гэсэн нь g от x функц маань юу вэ гэсэн чинь энд байгаа x дээр нь юг нэмдэг гэсэн. За функцийн яад ингэсэн чинь энд байгаа x-ийг s-ээр үржүүлээд тэг нэмдэг гинэ. Манай энд байгаа x нь энэ байгаа шүү дээ. Энийг s-ээр үржүүлээд тэгээд тэг нэмдэг функц гинэ. За тэнгуэл эндээс энэ маань юу болох юм гэсэн чинь гişмжлэг үржүүлчихээр s(x) дээр нэмэх нь s(u) нэмэх нь тэг. За энэ маань юутай тэнцвүүлээ гэсэн чинь 4x-с 6-тай тэнцвүүлсэн шүү дээ. Тэгэхээр энэ маань 4-тэй тэнцүү, сул тоо маань хас 6-тай тэнцүү юм шүү. Тэгэхээр s маань 4-тэй tэнцүү, s дээр s-u дээр нэмэх нь маань хас 6-тай тэнцүү юм байна. За юм болчихно. За одоо энийг бичиж s нь 4-тэй тэнцүүж гарлаа. s-u дээр нэмэх нь хас 6-тай тэнцүүж гарлаа. За тэгэхээр бүгдээрээ энэ s-ээ 4 голцомжинд орлуулж тэгэхээр 4u дээр нэмэх нь маань хасах 6 ах нь шүү. За даан f функцийн уруу дээр 2-ыг авахд хариу нь хас 2 гардаг. Тэгэхээр би энд f функцийн урууг олох шаардлагагүй тий. f функцийн нөгөө уруу гэдэг маань x-ийг y-ээр солиод y-ийг x-ээр солино гэдэг маань тодорхой хэмжээний хэмжээр солигдож байгаа. Тэгэхээр манай уруу функцийн x гэдэг чинь манай анхны функцийн y гэсэн. Одоо хоёрдугаарт нь яасан гэсэн чинь f от x тэнцүү манай s(x) дээр нэмэх нь байгаа шүү дээ. Тэгэхээр манай одоо өгсөн нөхцөл маань уруу функцийн 2 дээрээ хас 2-ыг авдаг. Тэгэхээр уруу функцийн энэ x гэдэг бол манай анхны функцийн y гэсэн үг. Уруу функцийн маань энэ хариу y гэдэг маань манай анхны функцийн энэ x гэсэн үг. Тэгэхээр эндээс юу гэсэн үг гэхээр бүгдээрээ 2 тэнцүү s-ийг үржих нь хас 2 дээр нэмэх нь тэг гэж болно. Тэгэхээр эндээс 2 тэнцүү хас 2 s дээр нэмэх нь тэг. За ингээд нөхөмөө харсан ч тэгвэл манай энэ 2 юм байна. D нь 2 юм байна. За тэгээ эндээсээ st юу гол гинэ. За бүгд энд ингээд энийг олцсон байна. Тэгэхээр 4u дээр нэмэх нь тэнцүү хасах 6. Тэгээ s бүгд энэ дээр 4-ийг толцсон шүү. Тэгвэл энэ s-ийн 4-ийг энд орлуулж байгаа шүү. 2 тэнцүү хас 2-ыг хүчин s-ийн 4-ийг тавилаа нэмэх нь t. Тэгэхээр хасах 8 ийшээ гарлаа манай t маань 10 юм шүү. За t-г 10 болцсон. Одоо эндээс юу болох юм шүү те. Тэгвэл 4u дээр нэмэх нь 10 нь тэнцүү хас 6 болоод 4u маань хоошоо гарахаар хас 16 болоод эндээс би юу гоолсон чинь хасах 4. За энэ маань хасах 4 юм байна. Т маань хэд гарлаа? 10 гарсан. S бүгд 4 болчихсон шүү дээ. За ингэ бодлоо ингэ болчих юм байна. За 24. f от x ба түүний уруу функц ингэж тэмдэглэе. Тэр хоёрын огтлолтын цэг болох юм шүү дээ. Тэгээд хоорондох цаг. За тэгэхээр эхлээд f от x функцийн уруу болгоно. Тэгэхээр b f от x-ийг y тэнцүү 2x-ийг баах нь x-с 4 гэж тавьж агаад одоо эндээс уруу функц болох нэ. Тэгэхээр x-ийг y-ээр солиод y-ийг солиод x-ийг y-ээр соличин тэ. Тэгээ эндээсээ y-ийг болохоор манай уруу функц гарч ирнэ гэсэн үг. За ажил хөрөгч. Тэгэхээр x-ийг үржихний y-ээс 4 маань тэнцүү 2y юм байна. За хаалтаа задлаад x-ээс 4x тэнцүү 2y болоод эндээс бүгдрээ y болгож байгаа тийм. Тэгэхээр x y-гээд 2y-гээ уршаа гаргаад 4x хойш гаргаж. Тэгээд эндээс y-ийг хаалтнаас гаргахаар x-ээс 2 нь 4x юм байна. Тэгээд y-ийг болохоор 4x-ийг баах нь x-ээс 2. За энэ чинь юу ингэж манай f функцийн уруу функц гэсэн үг.
Тэгэхээр 4x-ийг хуваах нь x-с 2 юм шиг. За тэгэхээр энэ 4x-ийг хуваах нь 1-ээс хасах нь 2 юм шиг 1x. За одоо энэ хэрхэн огтлцын цэг болно гинэ 2 дугаарт. За 2 дугаарт манай анхны функц y тэнцүү 2x хуваах нь x-с 4. За уруу функцээр бас бүгд олцсон шүү дээ энэ чинь. Y тэнцүү уруу функц нь 4x-ийг хуваах нь x-с 2. За энэ хэрийн огтлцын цэгийг олно гэж нэгэн зэрэг хоёулангийн хангах x y-ийг олно гэсэн шүү дээ. Тэгэхээр 2 y-үүд нь тэнцүү гэсэн. За эндээс x y олох нэ. За тэгэхээр энд ижил хуваар өглөө x-аас нь 2, энд x-аас нь 4 өглөө. Тэгэхээр манай энэ тодорхойлмож хуваар өгч байгаа юм чинь x-ээс хасах нь 4 маань тэгэж болохгүй, x-ээс нь 2 маань тэгэж болохгүй. Тэгэхээр эндээс манай x бол 4 гэж болохгүй, x бол 2 гэж болохгүй шүү. 2-оос л хат. За ижил хуваар өгөхөөр 2x квадратаас 4x зөвцтэй. За ингээд үржүүлэхээр 4x квадрат хасгаар 6 гэсэн. За бүгд нэг тийш нь ялгахчээ. Энийг ийшээ гаргахаар чинь 2x квадрат хасах 4x ийшээ харахаар хасгаар 2 гэсэн. За эндээс 2x-ийг хаалнаас гаргахаар эхнийхээс x хойтхоос нь 6 гарна. Тэгэхээр үржүүрэн тэг гарнаад маань 2x нь тэнцүүдэг, эсвэл x-ээс 6 тэнцүүдэг. Тэгэхээр x тэнцүү 0 ба x тэнцүү 6-г хариуллаа. Гэтэл манай энэ хоёр маань 2 бодрос ялгаатай ч хоёулаа хариу юм ба штэ. За одоо y-гүүд олно. За y-г альнаас нь ч олсон болно. Адилхан юм чинь. За b-ний сонгоод авч. За одоо x нь тэнцүү 0 үед y-ийн хэдий гэж энэ чинь оруулж байгаа штэ. Тэгэхээр 0 гарах юм байна. За x тэнцүү 6 үед болохоор юу гарах юм гэсэн чинь. За 6-гаа энд орлуулнаа. Тэгэхээр y тэнцүү 2 6 12 6-аас 4. Тэгэхээр 12-ыг 2 дахаар 6 гарах юм байна. За 2 цэгээр нэрлэлсэн байлгүй лөө. За тэнгицсэн байна. Нэг нь 6 6 нөгөөх нь 0 0. Тэгсэн чинь энд энэ маань 0 0 цэг юм байна. Нөгөөх нь 6 6 гэсэн цэг юм байна. За тэгээд энэ хоёр цэгийн хоорондох цэг болох юм шиг. За тэгэхээр A цэг нь 0 0, B цэг нь 6 6 гэсэн юм шиг. Тэгэхээр одоо A, B хоёр цэгийн хоорондох зайг олохдоо бүгд яах юм гэсэн чинь төгсгөлийн B цэгээс эхлийн А цэг ихний координатыг хасаад хоёр дахь координатаас нь хоёр дахь координат нь хасаад тэгээд квадрат зэрэглээд нэмэх нэ. Тэгэхээр 36 36-аас нь 72. 72 чинь 36 32 шүү дээ. Тэгэхээр 6 язгуудар 2. Тэгэхээр би одоо энэ бүглэх юм аа юу гэж харах юм гэж 6 язгуудар 2 байна. За 25 нь эерэг бодит тоонд тодорхойлогдсон бөгөөд f(x) нь энэ ба g(x) нь болохоор юм. Тэгснэ g(x) нь f(x)-ийн уруу бөгөөд гэдэг хаашаа дэрсэн байна. Тэгэхээр g(x) нь f(x) уруу юм бол энийг a шот гэж гэх жаад андарсан юм шиг байна. За f a шот x-ээр өгдчихэд g(x) нь манай f(x) уруу юм бол энийг тооцоолъё гинэ. За тэгвэл нэгдүгээр хэм бүгдээрээ a шот g(x) болох юм байна. За h маань яаж өгсөн бэ гэсэн чинь x дээр 2-ыг нэмээд f(x) хуваадаг функц гэсэн шүү. Тэгвэл орлуулахаар одоо x болгоныхоо g(x)-ийг тавих нь шүү дээ чинь. Тэгэхээр x болгоныхоо g(x)-ийг тавилаа. Хуваах нь f гээд x-ийн хооронд бүгдээрээ g(x)-ийг орлууллаа. За тэр томьёо нэрийг харьцуулж хараарай. За ингээм. За тийм учраас одоо бүгдэрийн бодлогын зорилго нь a шот g 6 болгож байгаа ш 6-г орлуулад. За одоо энэ бүгд орлуулж байна. Тэгэхээр эндээс энд л 6-г орлуулах гэсэн үг шүү дээ. 6-г тавилаа. Хуваах нь 2 f g 6. За тэгсэн чи энд болохоор g 6-г болоод байхандаа бүгд мэдэхгүй. За хуваах нь манай энэ g чинь f функцийн уруу гэсэн шүү дээ. Тэгэхээр нэр чи харилцан уруу функц юм шүү дээ. Өөрөвл f гэснээр f уруу 6 гэсэн үг байна. Тэгэхээр нэр чи харилцан үйлдэл юм чи манайх шууд энэ дотор талын 6 нь гарна гэсэн үг. За техний нөхөх юм нь энэ хоёрын 6 юм байна. За юм болчлоо. За тэгсэн чи хоёрдугаарт нь болохоор юу гэсэн чинь за одоо g би 6-г болох шаардлага гарахгүй энэ дээр g 6-г. Тэгэхээр g 6-г чи юу гэсэн чинь f функцийн g бол f функцийн уруу гэсэн ш. f функцийн 6 дээрх болгож байгаа гэсэн үг. За энэ бүгдээр нэг t-ийг гинэ за нөгөө задгаа даалгавар учраас яг энийний дараана л гэсэн үг. Тэгэхээр энэндээс юу гэсэн үг хэрэг 3 функцийн
x энэ болохоор руу функцийн y. Тэгвэл энэ маань юу гэсэн f функцийн хувьд t зэг дээр хутгах нь 6 шүү гэсэн үг шүү. Тэгэхээр энийг 6 гэсэн үг. За ийм учраас энэ маань бүгд f-д t гэдээ орлуулахаар чинь f функц чинь нөгөө манай нэг параболс шүү. X квадрат нэмэх нь x гээд эндээ тавихаар t-ийн квадрат нэмэх нь t гэсэн. Энэ маань 6-тай тэнцүү байна гэсэн үг. За тэгээ нэгээ t квадрат нэмэх нь t хасган 6 тэнцүү t гээд квадратлыг бодохоор нэг шийд нь хас 3 ах юм байна. Нөгөө шийд нь болохоор 2 ах юм байна. За тэгэхээр одоо бүгд ингэ харсан чинь энийг 3 энийг 2 гэж бүглэх юм байна шүү дээ. За өгсөн нөхцөл ёсоор t нэмнэсэх гинэ ямар нөхцөл өгсөн байлаа. Эерэг бодиттой олно гэдэг тодорхойлогдсон гэж байна. Тэгэхээр эерэг бодиттой олно гэдэг тодорхойлогдсон учраас бүгд энийг нь бол одоо энэ t m-эсэх буюу энэ t тэгээс өгсөн байна. Тэгэхээр би одоо эндээс манай t тэгээс гэсэн учраас бүгдээрээ зөвхөн нэм 2-ыг л авах юм байна. Тэгэхээр энэ нэм 2 гэсэн үг. Тэгэхээр одоо эндээс юу гэсэн үг вэ гэхээр одоо бүгдээрээ эндээ орлуулна шүү. За тэгэхээр одоо энэ маань t2 буюу бүгдээрээ энд j-д 6-гийн авч байгаа утгыг тэгсэн шүү дээ. Энэ маань 2 гэдээ олж байгаа гэсэн үг. За одоо яг олоход бэлэн болсон j-д 6 тэнцүү одоо би энд орлуулж байгаа шүү дээ. j-д 6-гаа 2 гэдээ олцсон. Нэмэх нь 2, хуваах нь 6. Тэгэхээр 6-ны 4 буюу хоёулыг нь 2 тавихаар 3-ны 2 байна. Тэгэхээр манай энэ бүглэх юм нь 3-ны 2 болж тарах нэ. За 26. Саяны 25 байлуу. Тийм байна. За 26. Архимедик прогрессийн ялгуур нь хас 2 бөгөөд ингээд нэг ийм дараал прогрессийн ялгуурыг олгоно. Энэ архимедик прогрессийн маань ялгуур нь хас 2 өгсөн. Дахиад тусдаа нэг c гэсэн дараал үүсч байгаа шүү дээ. Манай архимедик прогрессор хас 2-аас хасган 3-ыг өгч манай прогрессийн энэ өргөшний 3 урчлаад ийм шинэ дараал үүсч байна. Энэ дарааллын ялгуурыг олгоно. За тэгвэл бүгд ингэж хэл та. Эндээс чинь c1-ийг олчих. c1 маань 2-аас хасган 3-ыг өгчих нь a1 гэсэн үг. За даа нь 2-ыг олчих c2. c2 маань 2-аас хасган 3-ыг өгчих нь a2 гэсэн үг. За би чинь прогрессийн ялгуурыг олох гэдэг юм чинь 2 дугаар гишүүнээсээ 1 дугаар гишүүний хасгад гарна шүү дээ. Өөр дарааллын ялгуурчаад d1 чи 2 дугаар гишүүнээсээ 1 дугаар гишүүний хасгаар манай ялгуур гарна. Тэгэхээр 2 дугаар гишүүн маань 3-аас 2a2, 1 дугаар гишүүн маань 2-аас 3a1. За тий хооронд хассан чинь 2-аас 3a2-аас хасах нь 2, нэмэх нь 3a1. гэж чинь 2 харагдаж байна. Тэгээ бүгд эндээс хас 3-ыг хаалнаас гаргачнаа. Тэгвэл A2-оос хасах нь A1 бол. Би яагаад хас 3-ыг гаргаж байгаа гэхээр A2-оос A1 маань манай анх өгсөн прогрессийн ялгуур гэсэн үг шүү. Тэгснээр ялгуур маань хас 2 гэж өгсөн байсан. Тэгэхээр хас 3-ыг бүрчийн хас 2 авдаг маань манай 6 гарах юм байна. За 27. Архимед прогрессийн 1-р гишүүн 5-р шир өгсөн бол ялгуурыг болгож байна. Тэгэхээр манай 5-р гишүүн маань 1-р гишүүндээ 4 удаа дэг нэмэр гарсан. Тэгээ би эндээс ялгуур болох гэдэг шүү дээ. Тэгэхээр би одоо 4D-гээ болохоор 5-р гишүүнээсээ 1-р гишүүний хасах юм байна. Тэгээд 4 тоочих юм шүү. Тэгэхээр 5-р гишүүн маань надад логарифм 2 сөртэй 243 өгсөн. А1 нь болохоор логарифм 2 сөртэй 3 өгсөн. За хооронд нь ижил сөртэй логарифмыг хасж байгаа юм чинь 243-аа 3 байна. Тэгэхээр эндээс 4D маань тэнцүү логарифм 2 сөртэй 243-ыг 3 тухаар 81. За тэндээс би d-г олно гэсэн чинь логарифм 2 сөртэй 81-ийг хуваах нь 4 гэсэн. За 81-ийг бүгдээр янзлж л да тий 81 чинь 3-ын 4 зэрэг. Тэнгүүд логарифмын чанараар 4 гэсэн том маань үржигдээд 4-ийг үрчин логарифм 2 сөртэй 3. Тэгээ хуваахан 4 гэхээр хураагдаад манай хариу нь логарифм 2 сөртэй 3 биш үү. Тэгэхээр d нь. За 28 болохоор өгсөн зөв гурвалжны зөв гурвалжны талуудын дундаж дээр арайтай гурвалжин үүсгээд ингээд цаанаар бутцсан гэж. Яг энэ зөв тогтлыг дахиад нөгөө энэ гурвалжнаа 4 хуваасныг дундаж дээр арайтай гурвалж үүсгээл ингээд бодсон юм шүү дээ талуудын. За дараагийнх нь дахиад ингэсэн байна.
Тэгвэл гих мэтлэн ингэж явсараад анхны гуршны тал нь 6-ны журтайсан бол 10 дахь гуршны үед цагаанаар будагдаагүй үлдсэн гэдэг чинь би харын талбай болно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эхлээд бүгд надаа анхны гуршны талбайг болъё. Анхны гурвалжин маань 6 талтай зүүн гурвалжин гэсэн шүү дээ. За тэгэхээр зүүн гурвалжин бүх өнцөг нь 60 градус. Тэгэхээр би анхны гуршны талбайг болохоор гуршны болохдоо 2 талыг нь хооронд өнцгөөс синусээр үржүүлээд 2 таа. Нэгдүгээр тал нь 6, хоёрдугаар тал нь 6. Тэгээ хооронд өнцгөөс синусээр үржүүлээд 2 таа болчихно. Тэгэхээр 36-г хуваах нь 2, синус 60 маань 2-ны яцдаг 3. Тэгэхээр 36-г дөрөвдөхөөр 9 яцдаг 3. За манай ингээд том гурвалжины талбай 9 яцдаг 3 юм байна шүү. За тэгсэн чи одоо бүгдээрээ энэ талын дундаж, энэ талын дундаж, энэ талын дундажийг авсан тий. Зүүн гурвалжим чинь энэ хөвчмөнд бүгд тэнцээ. Дээр нэмээ зүүн гурвалжим чинь оройн өнцгөд нь бүгд 60 градус. Тэгснэ адил хажуудаас нь оройн өнцгөн 60 гэдэг чинь манайх бүр зүүн гурвалжим шин. Тэгэхээр энэ 3 маань зүүн гурвалжин. Тэгэхээр энэ 60 юм чинь 100 авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ бас 60. Яг энэ шиг энэ бас 60 болоод манай үлдсэн дахиад зүүн гурвалжим байна. За тэгэхээр яасан гэж чи дундаж чогом сорих хагас гэсэн тий. Тэгэхээр энэ 3 тэнцоош таарлаа шүү. Тэгэхээр юу гэсэн чинь яг 4 шиг зүүн гурвалжинд хуваагдсан байна шүү дээ. Тэгэхээр манай хамгийн анхны хар гурвалжин маань юу гэсэн чинь манай том талбай 4 тэнцөөс хуваасны 3 юм байна. За S2-ыг харъя. S2 маань яасан гэсэн чинь би ингээл 4-ний 3 гэдэг нь харууд айлгаад авсан. Гэтэл хар болгоны дахиад яасан. Нөгөө одоо нэг юм харыг дахиад 4 тэнцөөс хуваасны 3-ыг авах юм байна. Хар болгоны. Тэгэхээр одоо анхны энэ 4-ний 3 S-ийг бүгд авсан баа шүү дээ. Үүний дахиад 4-ний 3 юм шүү дээ. S2 нь. За дараа нь S3 нь юу юм гэсэн чинь дахиад нөгөө би нэг авсан баа шүү дээ. Дахиад нөгөө 4 хуваасны 3 нь. Өөрөөр хэлбэл яг энэтэйгээ адилхан шүү тий. Одоо би нэг юм гуршнал тастад авчихад энэ маань яасан гэсэн чинь сая энэ дээр болохоор 4-ний 3-аар үржүүлсэн багш 4 хуваагаад 3-ыг авсан. Дахиад энд 4 хуваагаад одоо энийг харж байна. Тэгэхээр би дахиад нөгөө энэ гуршны үед ирсэн. Энийг дахиад 4 хуваасныг нь 3-ыг авсан гэсэн. Өөрөөр яг энэ дээр энэ тавтагдсан шүү дээ. Яг тэрэн шиг энэ маань энэ мохор дээр нь яг тийм болсон бооз. За тэгэхээр яасан гэж дахиад S-ийг өчгөн 4-ний 3 байснаа да. Төвний 4-ний 3 гэсэн. Өөрөөр хэлбэл манай нэгдүгээр талбай маань 4-ний 3, за энэ 4-ний 3-ын уртанд тавьчих. 4-ний 3-ыг үрчгэн S. За хоёрдугаарх нь яасан гэсэн чинь 16-ны 9S. За дараах нь S3 олно гэсэн чинь дахиад 4 басны 3 буюу 64-ний 27 S явчих юм шүү дээ. За гих мэт ингэж үргэлжлэн явчих нэ. За тэгэхээр эндээс бараг харагдаж байна да тий. Энэ яасан гэсэн чинь 4-ний 3-аар үржүүлсэн байна. Дараах нь яасан гэж дахиад 4-ний 3-аар үржүүлсэн байна. Тэгвэл 4 басны 3-ыг аваад байгаа шүү дээ. За тэгэхээр манайх геометрис ихний гишүүн энэ байснаа Q-н 4-ний 3-аар авах юм байна. Энэ дараалын 10 дахь гишүүн болно гэсэн үг. За өөрөөр яг энэ тавтагдаад байгаа шүү дээ тий. Өөрөөр бүгдээр том гишүүний 4 басны 3 нь харсан. За дахиад би одоо 4 басны 3 гээд авцсан чинь дахиад энэ тус бүрийнх штэ. Одоо энэ үнийг гэхэд 4 басны 3 авцсан ба ш. Тус бүрийнх нь 4-ний 3 чинь нийт 4-ний 3-ын л авсан гот. За энэ дээр яг адилхан тэр зарчим ингээд хадгалагдаад юу гэсэн гэж чинь нэг геометрийн нэгдүгээр гишүүн маань 4-ний 3 S юм байна. Q нь болохоор 4-ний 3 байдаг ийм геометрийн бүгдээрээ 10 дугаар гишүүн болох ч гэсэн. 10 дугаар гишүүн маань S1-ийг өчнө Q-гийн 9 зэрэгтэй. S1 маань 4-ний 3 S өчнө Q маань 4-ний 3-ын 9 зэрэгтэй. Q 4-ний 3 тийм 9 зэрэг. За тэгэхээр энэ маань ижлэхэн нэг зэрэгтэй юм чи үржүүлж байгаа юм чи зэргүүдийн нэмээд 4-ний 3-ын 10 зэрэгтэй өчнө S. За тэгсэн S бүгд олцсон 4-ний 130 талбайг. Тэгэхээр 4-ний 3 10 зэрэгтэй үрчгэн манай том талбай чинь 9 зүтгэх. Манай хариу нь юм байна. За f(x) олон гишүүнтийг энд хуваахад гарсан үйлдэл нь харуулсан энэ. За тэгэхээр юу гэсэн үг вэ? f(x) тэнцүү x квадратын нэмэх нь 2x нэмэх нь s олон гишүүнтийг жишээлбэл
x-тэй нэмэх нь 1-д хуваахад за ямар олон гишүүнд оногч байгааг мэдэхгүй тэгээ бүгдээрээ энд байгаа үлдэгдлийн гэж болох гэж байгаа. За тэгэхээр одоо эндээс яах юм гэсэн чинь бүгдээрээ x-тэй нэмэх нь 1-д хуваахад тэгэхээр би хэд оногч байгааг надад сонирм шүү дээ. Тэгэхээр энийг тэгтээ тэнцвэрлэхэд хэд гарч байна гэсэн чинь x тэнцүү хасах 1. Тэгвэл би энд хасах 1-ийг орлуулахад за энд хасах 1 орлууллаа. 1 хасах нь 2 нэмэх нь s орлуулахад манай энэ үлдэгдэн гарч байна. Өөрөлдвөл энэ тэг болчих юм чинь тий. За тэгэхээр S-с хасах 1 гэдэг эхний үлдэгдэл нь. Тэгэхээр эхний бүглэх юм нь энэ 1 энэ 1 юм байна. За хоёрдугаар дараагийн бас яг адилхан. Өөрөлдвөл X-с хасах 1-д хуваахад гэдэг чинь мөн адилхан манай f-д x маань x квадратын нэмэх нь 2x нэмэх нь s-ийг бүгдээрээ x-с 1-д хуваахад бас нэг олон гишүүнд оногдоод тэгээ үлдэгдэл болгож байгаа. Тэгэхээр мөн адилхан энийг идэхтэй тэнцвүүлээд x тэнцүү 1 болж байна те. 1-ийг энд орлуулахад 1-ийг орлуулахаар за энэ чинь давхаар 1-д нэмэх нь 2 нэмэх нь s. Тэгэхээр яасан гэсэн чинь энд орлуулахаар энэ хэсэг тэг болоод тэгэхээр манай энэ үлдэгдэл нь гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань s-тэй нэмэх нь 3. Тэгэхээр энэ нөхөх юм нь 1 энэ 3 энэ 1 юм байна. За сүүлийнх нь мөн адилхан одоо би энийг x-с 2-д хуваахад гарах үлдэгдлийг олно гэдэг маань x-ийн оронд 2-ыг орлуулна гэсэн өмнө хоёртой адилхан. За 2-ыг орлуулж энэ чи тэгэхээр 2-ын квадрат 4 2 4 нэмэх нь s. Тэгэхээр энэ маань s-тэй нэмэх нь 8 болчих юм шүү дээ. Тэгэхээр энэ 8 энэ юм байна. За тэгсэн чинь цааны манай үлдэгдэл болох энэ 3 тоо байна шүү дээ. S-с хасах 1 s-тэй нэмэх нь 3 s-тэй нэмэх нь 8 энэ 3 тоо маань геометри пресийн дараасан 3 гишүүн болдог бол s бол гэсэн. За геометри пресийн дараасан 3 гишүүн бол дундлын гишүүнийг квадрат нь 2 захын гишүүнийг үржүүлсэнтэй тэнцүү. Тэгэхээр эндээс s квадратээр нэмэх нь энэ хоёрыг үржлээд 2-оор дахиад 6s 3-ын квадрат 9. За ингээд үржихээр s квадрат ингээд үржихээр 8s ингээд үржихээр хасах нь s тэгээ хасах нь. Тэгэхээр s квадратууд нь устчихна. Тэгээд эндээс 6s дээр нэмэх нь 9 тэнцүү 7s-с хасах нь. За тэнгууд одоо бүгд яах гэсэн чинь 8 ишээ гаргачих. Тэгэхээр ишээ өргөжүүлээд одноо 9-тэй 8 нэмэхээр 17 7s-с 6s. Тэгэхээр манай s маань явж 17 болж таарах нэ. Тэгэхээр энэ 17. За бүгд 30-ыг харъя. За тэгэхээр юу гэсэн үг гэсэн чинь манай энэ 4 a1 гэмшлэн 16 гинг үрж байгаа энэ тооныг бүгд нийлээд арифметик процесс гэдэг бол m-ийн хамаарлаг болно нэ. Зөвхөн арифметик процессын ялгуурыг нь d гээ. За энэ маань нэг d ялгууртай арифметик процесс. За тэгсэн чинь энд яасан гэж чинь манай процессын эхний энэ гишүүдийг аваад утсан байна. За ингээд тэгээд энэ маань яасан гэсэн яг энэ тохиолдолд шүү дээ. a1-ээс a амгалж m ширхэг тэгээд нөгөө хоёроо нэмчихээр m-д нэмэх нь 2 шиг гишүүнтэй. Тэгээ энэ процессын ялгуурыг болгоно. За энийг олохоос өмнө бүгд энд нэг хийцгээе. За нэг n-р гишүүн арифметик процессын n-р гишүүн гэдэг бол a1-р гишүүндээ нэмэх нь n-с нэгтэй. За энд би n m-с их гэж үзье. Баг гэж үзье. Тэгэхээр одоо a m-р гишүүн үзье. Тэгэхээр a1-р гишүүн дээр m-с нэг удаа дээрэмтэй. За хооронд хасчих. За би нэг хасахад амарчдад ингэж хийдөө n нь их байсан гэж үтээ. За хооронд хасчихаар a-n-с хасах нь a-m тэнцүү. Одоо энэ a1-ыг a1-тэйг хураагдаад 12-оос d-г хаалтнаас гаргачвал n-с 1-ээс хасах нь энэ m-с 1 гэсэн үг. Тэгэхээр би их дугаартай гишнээсээ бага дугаартай гишнээ хаслаа. За энд n-с 1-гээд хасхаал задлаа. Энэ хоёр маань устдаад тэгэхээр би одоо эндээс d-г болохоор яах юм гэсэн чинь их дугаартай гишнээс бага дугаартай гишнээ хасаад тэгээд энд хуваахад тэгэхээр дугаарынхын зөрүү n-с а юм шүү. n-с нэмгээд дугаарынх нь зөрүүнд хуваахаар d гарах нь шүү дээ. Одоо a m. Тэр өөрөөр бүгдээр одоо жишээ авъя л да. Нэг 7 дугаар гишүүн
12 дугаар гишүүр өгсөн бол би дэгээ олохдоо яана гэсэн үг. 12 дугаар гишүүнээсээ 7 дугаар гишүүнээ хасаад тэгээд дугаарынхын зөрүүнд байгаа тохино ш. Тэгэхээр 5 тухайхаар манай дээн гарах нэ гэсэн үг. За тэгэхээр одоо энэс бүгд яах вэ гэсэн чинь энийг яг энд ашиглачээ. За одоо би нөгөө прогрессийн зөвхөн энэ хэсгийг авсан ба штэ. Энэ прогресс дээр би одоо ялгарыг олохын тулд яг энийгээ тусдаа нэг прогрессыг үзэж болно штэ. Тэгээд энэ 1-р гишүүн, энэ эмдэнийх нь 2-р гишүүн. Тэгвэл энэ прогресс би ялгарыг олохдоо яах вэ гэсэн чинь их дугаартай гишүүнээсээ бага дугаартай гишүүнээ хасаад тэгээд дугаархын зөрүүнд дугаачна. Яг энэ прогрессийн хувьд эмдэнийх нь 2 гишүүнтэй хамгийн ихний гишүүн 1-р гишүүн. Тэгэхээр 12-ыг хуваах нь эмдэнийх нь 1 юм. Тэгэхээр энэ нь 12, энэ 1 юм. За яг энэ шиг дараа нь 16-аас 40-ээр яасан гэсэн одоо энэ прогрессийнхоо энэ сүүлийн гишүүдийг авчиж. За тэгэхээр мөн адилхан одоо эндээс яах вэ гэсэн чинь энэ маань эн ширхэг. Тэгээ нөгөө хоёроо нэмчихээр энэ маань энд нэмэх нь 2 шиг гишүүнтэй. За тэгээ би дэг олыг бол энэ хэд чинь нийлээ бөөнд нэг прогресс штэ. Зүгээр тусад нь ингээд сүүлийн гишүүн авчихсан даа тий. Тэгээ энийг дахиад цоо шинэ архимед процесс үүсчүүлнэ штэ. Урт хэсгийг хасаал энэс прогресс гэсэн үгжлэхэн тоогоо нэмэгдэж байгаа. Тэгээ энэ тохиолдолд бол хамгийн арын гишүүнээсээ хамгийн ихний гишүүнээ хасаад тэгээд дугаарынхын зураг манай хамгийн сүүлийн гишүүн маань энд нэмэх нь 2 дугаар гишүүн 16 би 1-р гишүүн өгч. Тэгэхээр 24-ийг хуваах нь энд нэмэх нэг. Энэ маань 24 энэ юм ба шүү. За одоо энэ хоёр чинь нэг прогрессийн ялгарыг л 2 янзаар олцсон шүү дээ. Тэгэхээр 12-ыг хуваах нь эмд нэмэх нэг тэнцүү, 24-ыг хуваах нь энд нэмэх нэг юм байна. За хоёуланг нь 24-т хураачи. Тэгэхээр энд 2-ын нэг үлдэн шүү дээ. За тэгээж л 2 өчгөөр энд нэмэх нэг үрчх нэг, 2-ыг үрчх эмд нэмэх нь 1. За хаалтаа задлахаар энд нэмэх нэг тэнцүү 2 эмдээ нэмэх нь 2 юм байна. За энд харсан чинь энэ хас байгаад багшдахаар нөгөө тийш гарах чи тий. Тэгэхээр 2 эм энэ ч хасхолоод нэмэх нь 2 хасах 1. Тэгэхээр юу гэсэн үг гэсэн чинь манай 2 эмээс хасах нь нэмэх нь 1 юм биш. Тэгэхээр энэ 1 юм байна. Энэ 1 юм байна. Энэ эм юм харин 2 гээд нэг ордод гарч ин да. Энд 2 тоо тавьсан ба шүү тий. 2 эмээс хасах нь буюу энд 1 тоо байх байжээ.